За төсвийн хүрээ хилдэж байгаа учраас энэ төсвийн хүрээн дээр орж ирсэн тоонд нөлөөлөх 3 л асуулт асууя гэж бодож байна. Нэгдүгээрт яг манай энэ хууль зүйн байнганд одоо ингэ ирсэн байгаа харьяалж байгаа энэ одоо яам тамийн газар агентлагууд бол ерөөсөө орлого олдог агентлагууд бол биш шүү дээ. Орлого олдог газрууд бол биш, салбарынхан биш байгаа. Энэ бол дандаа төрийн үйлчилгээнийхэн буюу зардал гаргадаг. Гол нь энэ нөгөө зардал нь иргэдтэй, хүртээмжтэй, шударга, чанартай хүрхүүл гэдэг асуудал дээр бид нар анхаардаг. За ингээ олон байгууллага мэдээж зардал байгаа. Тэгээ энэ төсвийн хүрээний мэдэгдээр ер нь бол нэгдсэн төсвийн нийт зардал бол ингээд өсөж байгаа. Гэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хуваар бол багасж байгаа. Тэгээ зүгээр ерөнхийдөө эдийн засгийн хөгжлийн сайд хариулж нь үстэй. Манай энэ хууль зүйн байнгын ороонд харьяалагдж байгаа энэ байгууллагуудаас урсгал зардал нь ихсэж байгаа байгууллагууд байгаа юу? Байгаа бол ямар учир шалтгаанаар ихсэж байгаа гэдэг дээр нэгдүгээр асуулт. Яг тэгвэл орлого олохгүй юм чинь би одоо зарлага дээр нь яаж бид нар анхаарах ёстой вэ гэдэг дээр анхаарах гэдэг. За хоёрдугаарт болохоор юу байна? Орлого олох асуудал манай энэ дээр одоо юугүй байгаа ч гэсэн би яг уу орлого олох юмнуудаа нэлээд бас ингээд тооцоолоод орж ирсэн махалтаа уул уурхаагаас орлого орно гэж байгаа. Гэтэ миний одоо нөгөө санаачилсан хуультай холбоотойгоор би урд нь ч гэсэн олон дахин хэлж байсан. Евразийн хилцээр, худалдааны хилцээр одоо удахгүй 7 сараас хэрэгжиж байгаа гэж сая төсвийн байнгын ороон дээр энэ хоёр сайд ярьж илаа л да. Тэгээ энэгээр юу болсон бэ гэхээр нөгөө Казахстан, Орос эдгээр улсаас оруулж ирэх, импортлж оруулж ирэх янжуур тамхины гайлын 30% татварыг тэгэлцсэн байгаа. За надад нөгөө 24-25 онд энэ хилцээр зөвшөлтсөөр орж ирэхэд ирсэн мэдээлэлэр бол жилдээ нэг 70 тэрбум төгрөг бол энэ гайлын албан татвараар авдгаа гэж байгаа. За одоо энэ 7 сард хэрэгжээд эхлэх юм бол ямар ч юм гайлын татваргүй тамхи орж ирэх нь л дээ хямдхан. Тэгээ энэ чинь өөрөө эдийн засгийн хувьд хүмүүсийнхээ эрүүл мэндийн хувьд маш хохиролтой асуудлаа гэдгийг хэлсээр байгаад энэ асуудлыг одоо ярих түрүү жил болвол за энэ оны 4 сарын 15 гэхэд энийгээ дотоодын хууль тогтоомжоор буюу онцгой албан татвараараа энийг зохицуулаад ороод ирэх юм байна гэдэг шийдэл байгаа гэхээр нь чиглэл өгөө 4 сарын 15 гэхэд оруулж ирэх гэсэн. Одоо орж ирээгүй байна. Хизээ орж ирэх юм? Орж ирэхгүй байсаар байгаа тамхины компаниудын лоббинд орж байгаа юм шиг ингээд та нар төсвийн орлогоо алдаад нийт иргэдийнхаа эрүүл мэндийг хохирох ажил байгаад байна уу? Энэ дээр мэдээлэл өгөөч. За 3 дугаарт орлоготой холбоотой бас нэг асуудал байгаа бидний хувьд. За эхлээ хоёр асуултан дээр хариулт авчи. Тэгээд нэмэлт дээрээ тэр асуултаа авчи. Хугацаа дуусаад. Тэргүүн шадарсаад энэ хоёр хариулнаа. За өнгөрсөн хугацаанд урсгал зардал хууль зүйн байнгын хорооны харьяа бүх байгууллагт өссөн. Өсөхөсөхдөө эрс өссөн. За тийм ч нийгэм эдийн засгийн шаардлага байсан. Цалин өссөн, шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн, тэрийгээ дагаа ашиглалтууд нэмэгдсэн, шинэ байшин барилгууд орсон, урсгал зардлууд нэмэгдсэн. За албаны насжилт өсөх нэлээд өндөрсөж байгаа толботой тэтгэврт гарч байгаа тоо сүүлийн жилүүд эрс нэмэгдсэн, 36 сарын нэмэгдэлтэй холбоотой урсгал зардал бас нэмэгдсэн. За тэгээд зэвсэг техник, хэл хамгаалалт, хууль сахиулах, үйл ажиллагааг сайжруулах хүрээнд бас бодлогын бөгөөд бүх одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр бүгд талаар нэмэгдсэн. За цаашдаа бол одоо нэмэгдэх болцоо үндсэндээ ингээ хязгаарлагдж байна. Манай эдийн засгийн чадвар маань үүнээс илүү цаашаа даахгүй. Нийт төсвийн маань 80 гаруй хувь нь урсгал зардал, цалин, тэтгэвэр, тэтгэмж болсон. Үлдэж байгаа дээр бид 27 онд нэг 2.2 их найдын хөрөнгө оруулалт хийх орон зай гарч ирж байна. Тэр нь үргэлжлэж байгаа хөрөнгө оруулалт. Шинэ хөрөнгө оруулалт, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болцоо байхгүй. Бидэнд тавьж байгаа гол даалгавар юу вэ? Эдийн засгаа тэлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ эдийн засгийн одоо үйлдвэрлэл, бүтээмж, нэмэн үртэг олдог салбараар дэмжихгүй бол одоо байгаа бий болсон салбар маань үндсэндээ бүхэл төвшөндөө одоо дээд хүчин чадалтай хүрээд урсгал зардал маань бас дээд хэмжээндээ хүрээд үндсэндээ ингээд тулж байна. Зөвхөн одоо багш эмчнэрийн цалинтай холбоотой 27 онд 4 их найд. За тэгээ бусад асуудлууд, тэтгэврийн нэмэгдэл, бусад одоо шаардлагатай зардлуудтай тооцвол 6 их найдын нэмэлт зардал үүснэ. Ингэж бид нар санхүүжүүлэх өнөхөр үндсэндээ боломж чадах дуусч байгаа шүү. Ийм засгийн газар бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих, хувийн хвшлийг дэмжих, хууль эрх зүйн одоо багц төслүүдийг бэлдээд энэ хаврын чуулганда батлуулнаа. Бизнес эрхчлөөний, эдийн засгийн эрхчлөөний, хөрөнгө оруулалтын, худалдааны, зөвшөөрлийн, төр иргэний хяналт шалгалтын гэх мэтийн одоо ийм эдийн засгийг либералчлах, хөрөнгө оруулалтыг татах, таатай орчин бүрдүүлэх ажлуудыг хийх болно. Нөгөө талаар энэ олон жил болсон хөрөнгө оруулагчтай холбоотой маргаануудыг шийдэхгүй бол маш одоо Монголын нэр хүнд муугар нөлөөлж байна.
Агаар төлөвлөгдөөд олон зүйл болсон. Хууль шүүх, шийдвэр гүйцэтгэл дээр гацсан зүйлүүд олон байна. 5 жил, 8 жилээр шийдвэр хэрэгжихгүй байгаа зүйлүүд байна. Олон хөрөнгө оруулагчид арбитрийн маргаанууд үүссэн байна. Ер нь бид нар энэ хөрөнгө оруулалтын орчин сайжруулахгүй бол бид гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй нэ. Одоо Монголд байгаа гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүд чинь Монгол улсын төсвийн орлогын 20%-ийг дангаараа бүрдүүлж өгч байгаа шүү дээ. 4,000 орчим аж ахуйн нэгж. Нийт Монгол 230 мянган аж ахуйн нэгж ажиллаж байгаа. 32 3 мянга. 4,000 үйл ажиллагаа идэвхтэй болж аж ахуйн нэгжүүд маань ийм үүрэг гүйцэтгэж байна. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын орчин маань маш хүнд байна. Энийг эрс сайжруулах арга хэмжээг Нөгөө Евразийн худалдааны гэр тамхи толботой асуусан шүү дээ. Тэрийг хариулж. За тэргүүн шадар сайдын микрофоныг нээ. 1 минутанд л амжихгүй байна л та. За Евразийн гэрээтэй холбоотойгоор Евразийн орнуудаас импортлох тамхины татвар тэглэгдэнэ. За энэ зохицуулалтын арга хэмжээ хийхэд тулд бусад бүх орноос орж ирж байгаа тамхины импортыг тэглээд харин онцгой албан татвараа нэмж зохицуулт хийж зах зээлийн өрсөлдөөн дэвшүүлэх ханх болцоо байгаа. Евразийн гэрээгээр бид нар онцгой татвараа тогтоох асуудлаа өөртөө аваад үлдээсэн. Тэм болохоор гайлын татвар чөлөөлөгдсөн гэсэн онцгойг нь өсгөж өгөөд бус орнуудын импортод адил тэнцүү байх болцоотой. За төсвийн хүрээ даган өргөн барьж байгаа бид нар төсвийн тодтогол хийх 3 сарын хугацааг хүчингүй болох асуудлыг хөндөж байгаа. Энийг дэмжиж өгвөл 6 сарын нэгэнд энэ төсвийн хүрээ батлагдана. Маргааш нь бид нар төсвийн тодтголыг цаг алдлага өргөн барина. Тэр хүрээнд энэ төсвийн, төрийн байгууллагуудын бүтцийн, зохион байгуулалтын, хөрөнгө оруулалтын олон асуудлаа нэг бүр шийдье гэж бодож байгаа. Тэгэхгүй бол Намж чимэг шүүн тодруулъя. За тамхины юунд нэр та энэ хилцгээр эхлэхээс өмнө энийгээ засаж чадахгүй гэж хэл. Одоо чадахгүй бол өдөрт 11 хүн тамхинаас үүдэлтэй өвчлөөр нас барж байгаа. Эн чинь ихсэн. Энийн хариуцлагыг би энэ хилцээрийг хийсэн. Тэгээ эсвэлтгүү гаргаж энэ хуулийг оруулж ирээгүй хүмүүстэй хатуу ярина шүү гэдгээ нэгдүгээрт хэлье. Хоёрдугаар дараагийн нөгөө гурав дахь асуулт бол энэ хууль дагуулад нөтийн хууль орж ирсэн. За энэ бол мэдээж ингээд төсөвт маш ачаал байх юм ба 1.6 гэлөө 1.1 их 80 ачаал гэ тэ. Тэрийгээ та бүхэн ингээд орлого дээр нэмээд тооцсон юм шиг байна. За энэ төсвийн хүрээ баригдсны дараа засгийн газраас татврын багц хууль орж ирсэн. Нөтийн тухай хууль орж ирсэн. Хувь хүний орлогын албан татвартай холбоотой асуудлууд орж ирсэн аж ахуйн нэгжтэй. Энэ татврын багц хуулиас гарч байгаа нөлөөлөл татврын орлого одоо тэ нөлөөлөл гарна шүү дээ. Энэ төсвийн хүрээний мэдээлэлд энд тооцоологдсон байгаа юу? Тэрийг батлаа гэхэд энэ бол өөрчлөгдөхгүйгээр шууд энэ тоонууд бол өөрчлөгдөхгүй гэж ойлгож болох уу эсвэл өөрчлөгдөхгүй гэдэг дээр хариулт авъя. За тэргүүн шадар сайд энд татврын багц хууль нь аж ахуйн нэгжийн дэмжих чиглэл рүү явж байгаа. Иргэн талтай биш. Одоо бид нар иргэнлүү нөөтийн олголтыг нэмэгдүүлэх асуудлаа хойшлуулъя. Энэ эдийн засаг төсвийн хүндрэлтэй үед бол аж ахуйн нэгжүүдийн хувийн хвшлээ ажил олгогчоо дэмжих нь их чухал байна. Ажлын байр бий болно. Дээрээс нь татвар төлөлтийг нэмэгдэхэд хувийн хвшлийг дэмжих зүйтэй гэсэн багц хуулиуд байгаа. Тэн дээр нөөтийн босго нөгөө үйл хөдлөх хөрөнгийн борлуулалт асуудлууд нөгөө ашигын татвар ногдох хувь хэмжээ гэдэг нөгөө тоо хэмжээ гэдэг нь өсөж байгаа зүйлүүд. За тэр тамхитай холбоотой татврын асуудлыг сангийн ам одоо пүрэвдэр гишүүнийг нэмэгдэж байгаа. Энийг нэг оруулж ирэх асуудлаа тодорхой болгоод төсвийн тодтголтой хамт оруулж ирэх байхаа болцоотой. Эдийн засгийн хөгжлийн яамны тухайд бол ингэж эдийн засгт тэгш өрсөлдөөний ханган шүү дээ. Тэгш бас байсан үүсч болохгүй. Ягаад гэвэл Евразийн орнууд нь татваргүй орж ирээд Япон солонгосын татвартай байж болохгүй. Тийм биз? За намж чимэг шүүн тодруулъя. Юу энэхээр сайд нөгөө улсын хурлд өргөн мэдүүлсэн байгаа татврын багц хуулийн хүрээнд хүн амын орлогын албан татврын хуулиар тодорхой хэмжээний анхан одоо орлогыг хөдөлмөрийн үйлчлэлийн доод хэмжээг хүн амын орлогын албан татвараас чөлөөлж байгаа тийм үү? 10% хүн амын орлогын албан татвар чөлөөлж байгаа байхгүй юу? Аж ахуйн нэгжүүдээр бид нар ягаа за аж ахуйн нэгжүүдээсээ тэгвэл орлого олж магадгүй илүү идэвхжин гэж төсөөлж байгаа юм байна. Тэр тооцоол чинь татврын багц хуулийн тооцоол чинь төсвийн хүрээнд туссан байгаа мó? Хүн амын орлогын татвараас ингээ багасгаад ирэхээр эн чинь бас орох орлого энэ дээр нөлөөлнө. Энэ нөлөөлөл чинь энэ төсвийн хүрээн дээр орж ирсэн тоон дээр тооцоологдоод ороод ирсэн байгаа мó, тооцоологдоогүй байгаа мó гэдгийг л асууж байгаа. За тэрүүн шадар сайд анх хоёр хариулъя. Төсөв маань ингээд намар деталаараа задран шүү дээ. Бид нар бол зарлага дотор болохоор яг орон зайг нь үүсгэл оруулаад ирж байгаа. За тэтгэр бол нэг инфляцтай уялдуулаад 8% гарах нь уу, 9% болох нь, 10% болох нь уу бид нар бол 10-аар нь аваад дэлгэрийг 10%-аар нэмэгдүүлнэ.
гэсэн хэмжээний юм орон зайнуудын үүсгэхэд өгч байна. Одоо энэ дээр татврын ерөн биш яг сангийн яам наривчлан ажиллаад яг детальны хуваарлтуудыг хийн штэ. Сангийн яамны чиглүүлээч. Санжаа энэ дээр тэр тамхины асуудалтай холбоотой байна. За энэ дээр микрофон сангийн яам санжаа дөрж хариулна. Санжаадор сангийн яам гишүүний асуултанд хариулъя. За тамхины доктортой холбоотой асуудал бол яг Евразийн хэлцээр бол орж ирсэнтэй холбоотойгоор нөгөө улсууд нь бас доктортой байгаа ингээд нэгдэх шүүс байдал үүсчих магадлал харагдаад байгаа. Тэгэхээр бол нөгөө талд нь яг онцгой албан дотороор бид нар бол дэгшдэгэд нэмэгдээд явах боломжтой байна гэж бол тухайн үед нь бол ярьжсэн. За энэ асуудал бол доктортой холбоотой асуудал бол бас тийм төсвийн тухай хуультай бол хамт ороод ирэх боломжтой гэж харж байна. За хоёрдугаарт бол яг төсвийн хувьд бол одоо яг шинээр бол засгийн газраас бол доторын хуулиуд өргөн барьсан байгаа. За энэ дэр бол мэдээж хэрэг орлогын нөлөө бол орж ирнэ. За гэхдээ бол энэ хуулиудаас бол аль болох бол 27 онд нөлөөлөл бол бага байхаар бол тийм байдлаар бол оруулж ирсэн. Гол бол нөлөөлөл нь бол 28 оноос бол нөлөөлөхөр бол орж ирсэн байгаа. Тэгэхээр одоогийн өргөн барьсан байгаа. За продюсер шүү. Асуулт асууя.